За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ гадаа бас дулаарчин цагаагаар сайхан болж байгаатай холбогдлолтойгоор гоё машин өнөөдөр унж үзмээр санагдаад Range Rover-ийн шинэ гарсан SV загвар буюу хамгийн high level-ийн загварыг унж үзэхээр шийдчихлээ. Тэгээд Range Rover-ийн бол үндсэн компани брэнд нь бол Land Rover брэнд. Land Rover брэнд бол 1967 оноос эхлэлтэй Английн компани. Тэгээд энэ шинэ загварын хувьд болохоор 22 онд хамгийн анх худлаад гарсан загвар нэ. Тэгээд шинэ гарсан SV загвар болохоор Монгол 50 он гараад үндсэндээ ирсэн юм байна. Шинэ Range Rover SV загвартай. Тийм болохоор Range Rover-ийн хамгийн топ левелийн загвар болох SV загвар өнөөдөр унж үзье. Энэ загварууд болохоор бас гоё онцтой. Ялангуяа хойно суугаар ярих юм аягүй болох. Энэ удаас хойно суугаар шийдлээ. Тэгээд хэдлээ хөдөлцгөө. За өглөөний мэд. За өглөөний мэд. Сайхан. Жоо нойрдтуу хонцсон гэхэд бас гайгүй цоглог биш үү? Дэчгүй. За өнөөдөр машины хойно сууж явж үзье гэж шийдээд. Өнөөдөр таач миний захирал шүү дээ. Өнөөдөр бадка миний жолооч болж байгаа. Хотлын судлал тогтоо байна уу? Одоогор мэдэрч ямжаагүй л ямар ч айгүй хойшоо суудаг юм байна. Өөрийнх нь стандарт заалт нь. Наа чиг ямбал сураагүйд бол маск тохны машин биш шүү. Чи ч одоо 4.4 литрийн хөдөлгөөртэй. V8 хөдөлгөөртэй. V8 хөдөлгөөртэй. Тэр нь 530 борны хүчтэй. За. Range Rover-ийн загварууд ч BMW-гийн M5 биш нөгөө M5 нөгөө алдартай. За. M5. Тэгээд X5M, X6, M8 гэх мэтлээ. Ер нь бол BMW-гийн хамгийн том хөдөлгөөрийг яг энэ Range Rover-ийн загвар дээр тавьсан юм байна. Тэгэхээр нөгөө алдартай тракн дээр алаад байгаа машины моторч яг энэ дээр байгаа юм байна. Энд байна тий. 4.4 V8. Тэгээ яг нөгөө моторын эзлэхүүн 4.4 шүү дээ тий. Яг түүнтэйгээ адилханаар 100 хүнсэндээ 4.4 секунд авдаг юм байна. Спорт биш шиг юм байна. Тэгэхээр энэ том машин чинь 4.4 секунд гэхээр алах нь байна тий. Одоо гიშгэд үзчих. Тэгэхээр өнөөдөр болохгүй л захиралтай явж байгаа ч гიშэж болохгүй. Чи одоо тийм шүү дээ. Захирлыг буулгаж байгаа л гიშэж үзсэн. Харин захирлага байхгүй гიშдэг гэсэн. Өөр нэг найз хүүхнээс суулгацсан тий. Энэ чинь Range Rover дотор нэлээд хідэн төрөл байгаа шүү дээ. За үндсэн хоёр модель нь бол хоёр хуваагдаж байгаа тий. Нөгөө спорт болон энгийн Range Rover гэсэн. Тий. Хоёр загвараас гадна дахиад энэ чинь дотор үндсэндээ миний метр 3 төрөл Монголд яг зарагдаж байна. SE гээд нэг 700 орчим сая төгрөгтэй загвар нэг байгаа тийм үү? Тий. За нөгөө төлөнгүүд автобиографи гэж байгаа тий. За нэг 900 орчим сая төгрөгтэй загвар. Тэгээ хоёулангийн одоо унж байгаа энэ загвар чинь болохоор SV буюу одоо Range Rover-ийн хамгийн топ level буюу хамгийн үнэтэй загвар байгаа шүү дээ. Тэгээ Range Rover-ийн SV-д нь юу юм бэ гэж уншсан чинь Special Operation гинэ. Усны ажиллагаанд зориулсан гэдэг. Өөрөөр хэлбэл хамгийн топ level юм байна. Тэгээд энэ чинь 1.3 тэрбум үнэтэй загвар хэрэг юм байна. Хамгийн үнэтэй, хамгийн хүчтэй Range Rover. Өөрөөр хэлбэл одоо хоёлоо Land Rover брендийн хамгийн лаг SV англи автомашинд суудсан явж байгаа юм байна л да. Хамгийн тансаг захирлуудын машинд сууж байгаа юм байна шүү дээ. Тэгээ энэ захирлаас гадна бас юу юм байна? Гэр бүлээрээ ч гэсэн бас байхад аюу гоё санагд. Аюу тухтай байна тий. Амар явдал ялч өөр юм байна. Энэ чинь за SV чинь сая он гараад гэдэг чинь хэт юм бэ? 11 12 сар үед Монголд яг албаас нээлттэй жиж ирсэн тэгээд энэ загварыг орж ирэхээр үнэр аюу гоё юм байна. Эхний ээж нь мэдрэмжээ явна нэ. Үнэр аюу гоё юм. Юу гэхээр машины салон өөрөө тэрчгтэй яг юм арьсаар баг хучигдсан гэх юм ааш. Юу гэхээр ерөөсөө хүний нүдэнд харж болох бүх зүйлүүдийг арьсаар бүрчиж. Энэ хажуудлын багныг хүртэл юм арьсаар бүрчихсэн. Тэгээ арьсных нь мэдээж Land Rover-ийн Range Rover загвар бол хамгийн үнэтэй арьсаар заавал хийгдэх ёстой. Тэгээд энэ машины надад нэг таалагдж байгаа зүйл нь салооны өнгөний шийдэл нэг таалагдж байна. Юу гэхээр нэгдүгээр уртлын салооны панел суудлын болохоор бор өнгөтэй болчихгоотаа артлынх нь энэ суудлын араас эхлээд энэ артлын суудлын болохоор юм цагаан өнгөтэй болчихдог юм байна. Тэр нэг таалагдлаа. За опшны хувьд бол мэдээж нэг гоё юм байлээ. Энэ уртлын энэ миний сууж байгаа суудл болохоор бидний сайн мэдхээр бол нөгөө Maybach option гэж ярих. Тийм үү одоо өөрсдөө ойлгох хэлээр ярих юм бол юу гэхээр миний суудлын маань арагшаага ингэ тэрчгтэй хөвтөөд тэг уртлын суудлын тэрчгтэй урагшаага хураагдаад хөлөө жигээд явах тийм тав дахтай болох тийм опшн байгаа. За мэдээж үнэтэй машин болсон хөргөж байгаа. Тэгэхээр хөргөчнөр гоё онгоод юм байна. Энийг хардаа.
Энэ нэг тавчтарангууд ингээ онгоочдөг. Тэгээ энэ дотор нэг гоё юм байгаа нь яг SV гэдэг өөрийнх нь яг нэрийн класстай байна. За тэгээд шампань тавьчихдаг юм байна. За би ч бол шампаний оронд сахан хүүтэ ундаа гэл явах. За энэ уртлын ширээ биш үү? Энийг харуул. Энэ бас юм автоматар бууг чаагдаг юм байл. Тэгээд энэ салаанд орсон байгаа юм одоо оруулах шат. Ширээний хавтас хүртэл цэвэр модоор хийгдчихсэн. Тийм давуу талтай юм байлээ. За тэгээ арын сууд бол мэдээж нөгөө массаж бол байгаа. За дээр нь дахиад өөр юу н харъя. Би өмнө манай дээр энэ машин орж ичээд SV загвар би яг юусаа нарийн тухтай үзээгүй. Тэгээ унч үзээгүй өстэй. Өнөөдөр яг хамгийн анхны удаага унж үзэж байна. За түрүүн чи хойно захирлын боссын дүр тоглоо суудсан. Одоо өөрөө барьж үзнэ. Уртлын head up display айгу хөөрх юм шүү дээ. Шилэн дээр гардаг. Айгу цэвэрхэн үзүүлэлт, хоёрхан үзүүлэлт гардаг юм. Айгу энгийн юм байна. Нүдэнд хялбар. Сайн нөгөө Герман руу явж хахад BMW нөгөө 5 сер унаа явсан шүү дээ. Тэгсэн уртлын head up display бас айгу олон юм гардаг юм билэ. Шаардлагагүй юм уу да. Тэр жоохон төвхтэйсэн. Энэ дэр аяга амар юм байна. За SV гэж Range Rover нэг Range унсан чинь буудгүй гэдэг байгаа шүү дээ Range-сээ тий. Надад яг энэ Land Rover брэндтэй холбогдлолтой гоё миний нэг хүүхд байх үеийн гоё дурсамж байдаг юм аа. Юу гэхээр 1997 онд 94 Land Rover бол Монголд аягүй дебют хийж орж ирсэн брэнд байхгүй юу? Самсаргүй байдлаар гэх юм уу да. Юу болсон бэ гэхээр 1997 онд Camel Trophy гэдэг юм аяллаа цуваа Монголоор дайрч өнгөрөхгүй юу. Тэгээд тэнд болохоор нэг юм шар өнгийн Land Rover Discovery загварууд орж ирээд. Тэгээд тухайн үеийн буюу 97 он гэдэг чинь монголчууд бас яг юм барууны тэргүүдийг ялангуяа SUV ангиллын машин бол нэг хараагүй байсан л цаг үед нэг л дээ. Тэгээд Монгол аюу хүчтэй гарч тэр машиныг очиж үзэх гэсэн хүмүүс нь маш их байсан. Тухайн сквадрын талбай дээр цуваа зогсож илаа. Тэгээд шар өнгөтэй юм уу? Тий, шар өнгөтэй байсан. Тэгээд тухайн үед нэг ийм үйл явдал болж ирсэн байхгүй юу? Нэг нь үлээ хоёр шиг нь үлээ зарна гэд Монгол үлдээсэн байхгүй юу? Тэгсэн тухайн үед яг бэлнээр авах гэхээр бас тэр мөнгө нь бас ямар ч байсан бөө мэд. Ямар ч үдээсэн тухайн үед 10 ширхэг Watt 469-аар бартардна гэд тэр 8 явагдаад. Тэгээд тухайн бүр тэр 8 бүр хийгдээд тийм үйл явдал болж байна. Тэгээд тухайн үед бас нөгөө тэр мэдээлч өөрөө монголчууд аяг сонин содон байсан болохоор Монгол даяар нөгөө тий 10 шиг Watt 469 үнэтэй машин гэд тухайн үед гарч ижсэн. Тэгээд тэр нь Land Rover брэнд бас Монгол хамгийн анхны дебют хийж бас танигдчихсэн. Тийм үйл явдал юм уу да гэж бод. Гадных нь өөрсдөө тэр 10 тэгж авч явсан байх тийм буцааж. Тэр үлдсэнгээ аваад явсан бах аяллаараа. 69 юу? Биш ээ 69-д нэг Монголд хөрөлт 8 ихгүй юу? Сэргэлэнтэхгүй юу? Тэгэж тэр машин бол бас ямархан өртөгтэй оржсныг бол тухайн үед тэр зарсан хүн л мэдсэн баг л та. Тухайн үед тийм үйл явдал болж ирсэн. Тэгээд ер нь Land Rover-ын загварууд ялангуяа шинэ Range Rover гарах үрдээ Монголд ер нь аягүй тийм олонний анхааралд аягүй хандлтыг авдаг. Бас хүмүүс аягүй анхаарлыг татдаг. Тэгээд яг одооний ч гэсэн яг шинэ гарсан Range Rover хүмүүст амар таалагдсан. Тэгээд яг Land Rover Range Rover-ийнхаа яг SUV-д хамгийн загвар. Өөрөөр хэлбэл дэлхийн бас нөгөө термометруудын ундаг цөөх хідэн SUV англи машинууд нэг л дээ. Тэгээд нэг Монголд бол чинь анзаардаг зүйл байдаг. Нэг Range унсан Range-с өөр машин юу н ойлгохыг хүсдэггүй бүр дургу болчтой би яг өөрийнхөө ажил дээрээс анзаарч яасан гэхээр
Range Rover сонирхож байгаа хүн G63 ярихаар ерөөсөй ойлголцдог байхгүй юу? Яг хоёр өөр хэлээр ярьж байгаа юм шиг хоорондоо. Тийм бай. Тэгэхээр тэрийг бас анзаарч яасан гооч. Тэгээд за ер нь Range-ийг ярьдаг хүнд бол Range-ийг ярих юм байна. Өөр юм ярихгүй юм байна гэдэг. Тэгж ойлгочихсон. Тэгээ шинэ загварууд болохоор айгуугаа царайлаг болчихсон. Тэгээ манай энэ машин чинь болохоор чи дөрөв анзаараа харсан бол дээвэр нь, обууд нь тэгээ бүх бичиглэлүүд нь бүгдээрээ нөгөө rose gold өнгөтэй байхгүй юу? Тийм байсан. Тэгэхээр бас яг энэ хар өнгөн дээр амар гоё классик харагдаж байгаа зү тэ. Хүний биеийн эргономик хөдөлгөөн гэж би яриад байгаа шүү дээ. Хүн ингээд энэ гарны байрал ямар байх вэ? Энэ тохиолч байрал ямар байх вэ? Гэдэг талаар бол Range Rover-тэй бол ер нь бол над мэтийн жижиг амтан бол энэ эргономикийн талаар ярилтгүй. Ягаад тэгэхээр энэ бол угаасаа маш олон жилийн өв уламжлалыг хадгалж явсан брэнд. Тэгээд дээр нь дахиад энэ чинь яг англи хүн гэдэг чинь өөрөө бас их цэмбэр хүмүүс шүү дээ, тий? Цэмцгэр хүмүүс. Яг тэр хүмүүст тааруулж тэр хүмүүсийн өөрсдөг нь хийсэн машин гэдэг утгаараа Range Rover барихад аягүй эвтэйхэн. Тэгээд юу гэдэг юм бэ? Range Rover шинэ Range Rover унаад явхад уртлын харагдц аягүй гоё цэлгэр юм байна. Уртлын шил аягүй гоё том харагддаг юм байна. Дээр нь өрүүл нь шүү дээ. Цахилгаан өрүүлийн аппараттай болооч тэр амар гоё эвтэйх юм аа. Хоёрт энэ нөгөө өрүүлний гаднах энэ хэсэг шүү дээ. Деталь. Энэ модоо оруулахаар бас ингээд өрүүлээ хэлэхэд гоё тийм тансаг мэдрэмжтэй юм байна. 5 метр урттай энэ том машин 4.4 секундэд 100 гамдаг бол яг үнд бол хангалттай үзүүлэлт. Одоо би сая урдан суугаад өөрөө анх удаа гоо навж штэ. Хойд суужсэн 5 дахь, урд суужсэн 5 дахь хоёрыг адилхан мэдрэмжтэй хүрч байна. Аюу тухтай байна. Юу гэдгийг зарим машины болохоор урдан суугаад явахаар гоё тухтай байдаг штэ. Хойноо зай муутай ингээд тухгүй хатуу явдалтай ч юм байдвал Range Rover-ийн болохоор яг 4 үний зорчигч 4 үндэ зориулаад урд хойдлын хоёуланд нь яг ижил 5 дахьыг одоо нөгөө мэдрүүлэх гэхээр хийсэн юм. Тийм мэдрэмж төрчих. Дээр нь дахиад 4 бие хойно хэлжсэн хойно ч UBD спикер гэж хэлчихсэн чинь 6, 3, 8 спикертэй гэсэн бол яг урд намайг харж байхад бас яг муу адил 7 спикер ямар ч яг нүдэнд харагдаж байна. Тэгэхээр нөгөө урдлын болон хойдлын зорчигч хоёулаа яг зэрэг одоо high end төвшний 5 дахьыг мэдрэхээр ингэж хийсэн юм байна л да. Тэр нь салооны хийцэл гоё. 4 бие өмнө хэлжсэн нөгөө бүр дээр хэлжсэн юм да. Энэ өрүүлэн штэ. Энэ өрөөлийн үндсэн нөгөө дизайн ямар дизайн вэ гэхээр нөгөө ус онгоцоо шүү дээ. Яхт, тансаг зэрэглэлийн яхт ус онгоцоо шүү дээ. Тэрний яг энэ өрөөлийн дизайнер хийсэн гэж ярьдаг юм байлээ. Тэгээд өмнөх загварууд дээр энэ дээр бас хэрэггүй 2-3 дэлгэцтэй байсныгаа болоод энэ дээр нэг том дэлгэцтэй болцсон юм байлээ. Тэгээд Range Rover болохоор энэ дэлгэцэн дээр маш их опшн байгаа. Яг үнэ хэлэхэд. Зөвхөн машины жолоодлон горим гэхэд энэ машин дээр 7 төрлийн горим байдаг. Динамик буюу те жоохон спорт явдалтай горим гэж байгаа, тав дух гэж байгаа, за усаар гарах гэж байгаа, шороо гэж байгаа, цаас мүс гэж байгаа те. Энэ дээр бүр би чинь харуулъя амар болон горимтой байдаг байхгүй. Яхан явж байна. Чинь dynamic vehicle option. За энэ дээр нэлээд бол юм аа. Дээр нь дахиад энэ камер шүү дээ те. Камер дээр нөгөө bird eye гэдэг 3D камертай бас. Чи одоо харж байна уу? Ингээд зам дээр явж байхдаа машинаа 3D-ээр харж байгаа шүү дээ. Энэ гоё кул харагдаж байгаа. Тэнгүүд яадаг хөр нөгөө хот төр нөгөө орон сууцны хот руу орчих шин заримдаа нөгөө боржуурын тулчих гад ч юм уу машин шүүрчих гэсэн аюу хэцүү шүү дээ. Сүүлийн орон сууцч үс стандарт гэж юм байх байсан. Тэр үед аюуд нэмэртэй. Хоёрт нь хөдөө бартаанд явна шүү дээ, тэ. Чулуун дээр явж байхад нөгөө чулуун өдр бас саадаа ингээ хараа явчихдаг байхгүй. Тэгээ Range Rover надад нэг таадагдсан юм яг энэ камер зөв харагдаж байгаа. За дээр нь дахиад энэ машин дээр угаасаа өндөр нам бол өөрийгөө өндөр нам болох нь угаасаа л тодорхой шүү дээ. Ийм төрлийн машинууд тэ. Тэгэхээр дээр нь дахиад юу байгаа? Автомашины хувьд нөгөө
нэг гоё маягтай опшн сая. Юутэй вэ гэхээр машина би ингээд унтраагаад бууштай те. Тэгэхэд миний хаалга онгож байгаа тал нь илүү намсч өгдөг. Бууцгал илүү ингийн. Тийм даваа талтай. Гоё юм аа. Хойлон жоон гიშж үзэх үү? Хойлон ч өмнө юугаар гიშгчлээ? BMW зөндөөл машин. зөндөөр гэсэн те. За нэг жоон гიშж үзье заяа. За баяжаарай. Вау. За аргагүй л нөгөө BMW-гийн хамгийн том лаг моторыг тавьсан гişэн шиг. Сая бол айгүй хурдан өндөр урдыг авч байна. Хүч бол айгүй гоё юм. Угсаач тэр Range Rover гоё яхан тодорхой л доо. Range-д унаа явсан ч бас их гоё юм аа. Одоо юу гэдэг нь G-class-ыг унаа явахаар нэг тийм агрессив явдалтай шүү дээ. Илүү жоохон эргэтэйлэг явдалтай машин шүү дээ гоё. Нэг жоохон нэг юм иршүүд явдалтай машин бол Range айгүй тийм гоё юу юм бэ? Намлаг юм байна. Нэг тухтай. Миний өөрөө анзаарсан зүйл юу гэхээр Range Rover ундаг хүмүүс өөрсдөө хувцланд амар анхаард юм бэл. Яас Range Rover унж байгаа хүмүүс ингэ ихээр айгүй тийм донжтой хувцалсан хүмүүс байдаг байхгүй. Тэгэхээр бас нэг машинтай холбогдолтой. Яг тэр нэг юм ямбны нэг юм амар гоо 5 дахьтай байгаа зү. Тийм ээ. Явдлаа. Одоо бол хоёул энгийн горимд дэмж байгаа тийм. Тий энгийн. Тэгээ 5 м урт машин гэдэг чинь бас айгүй том машин байхгүй юу? Тэгэхээр надад унахад нэг том машин чи айгүй ийм данхалтай ч юм айгүй эвгүй байдаг. Надад тэр мэдрэмж юус төрөхгүй байна. Айгүй эвтэйг санагдаж байна. Тэгээ яг энэ мэдрэмжийг ингээд хүн одоо би бол зөвхөн одоо ингээд нэг 20-30 минут л унж байна. Бүтэн 1-2 жилээр унаад ирэхээр яалч нэг ийм 5 дахь. Тэгээ ийм гоё нэг эвтэйхэн байдал шүү дээ унаад явхад. Ийм гоё эвтэйхэн байдал 5 дахьыг бидэрсэн бол яалч нөгөө өөр машин унахаар авцалдгүй байна л та. Одоо л яг ойлгож байна. Надад хамгийн таалагдсан ардтал нь амар өөрөөсөн. Яг энэ машиныг авцсан тохиол нөгөө окей SEO мэдээж компани захирлууд хойно суугаад явах те. Гэтэ хамгийн лаг нөгөө амар happy байх хүмүүс чинь бихэр хүүхдүүд авахгүй. Па хойдол суугаад суудлаа дэлгэж хөвтэй л те. Ерөөсөн entertainment-аар бол цанхахгүй юм шиг байна те. Надад Ranger үнэхээр айгүй гоё эвтэйхэн явдалтай байд юм байна. G-class эдрэг бодох юм бол яг энд нь дуртай хүмүүс нь яг Range-д дурлцдаг юм байна л та. Гадна талаасаа ч тэр. Гаднаас нэг зөвүүн байгаа нэг юм. Өстой яа нэг яахчиг. Нөгөө үнтэй яахтууд байдаг ш усан онцгой те. Тэдний хөдөлгөөн байдаг штэ. Нэрээс тэрийг бүр яг бичсэн байлээ шүү. Нөгөө үнтэй усан онцны хөдөлгөөн чинь нэг огцсон биш штэ. Тэгэхээр нэг удаан хэрэг нэг юм амар сүр бараатай явдаг штэ нэг юм. Сүр жавхлан гэж хэлэх юм уу те. Яг тэр шиг Range Rover-ыг түрүүн гаднаас нь харахад яг тэр өгүүлбэр санаад орчихсон. Машин айгүй тийм сүртэй сүрлэг явд юм бэл. Нэг асуух юм Range Rover хэрэг тюнинг авдаг машин. За Range Rover-ийн өөрсдийнх нь нөгөө спорт англи дээр нь байдаг SVR гэж загвар байгаа. Тэр нь болохоор яг спорт загвар байхгүй юу. Тэгээ мотороор бодлохоор үндсэндээ энтэйгээ адилхан. Тэгээ арай л хөнгөн, арай л жижигхэн. Яг энэ загвар дээр бол тюнинг гэж болно. Ялангуяа энэ машин энэ нөгөө BMW-ийн хөдөлгөөрч өөр амар том потенциалтай мотор. 1000 морины хүчийг даатдаг мотор байхгүй юу. Тэр нь бүр дэлхийд дээр нотлогдсон. Тийм биш. Ямар ч энийг чинь яг энэ хөдөлгөөртэй M5-ыг чинь тюнинг хийгээд нөгөө алдартай 1600 морины хүчтэй 1500 морины хүчтэй Bugatti чинь батирчдаг байхгүй. Тэгэхээр гэтээ яг үнийхэд ийм нэг 5 дахь мэдрээ явж байгаа шүү дээ. Яг Range-д бол тюнинг хийх ямар ч тийм бодол орж ирэхгүй байна. Яа тэр ерөөсөө энэ машины гол чухал юм нэг энэ 5 дахь энэ хэвтэйхэн байдал тий. Ерөөсөө өлдөөсөө тултал нийцсэн тий. Тэгээ битүүнж гоё одоо харж байна уу? Хажуугаар ийм олон машин өнгөрч байгааз нэг ч юм олжгүй байна. Тэгэхээр юу вэ гэхээр Range Rover SV англи бол угаасаа одоо юу Range Rover-ийн хамгийн high end top англи шүү дээ. Тэгээ би дандаа хэлдэг нөгөө top end английн машины хувьд болохоор хоёр шалах юм бидний юу гэхээр нэгдүгээр тийм хөгжим. Тэгээ ингээ харахад юус 17-8 спикерийн машин тавьсан байгаа байхгүй.
дараагийн брэнд болохоор Meridian-ы хөгжим. Тэгээ Meridian болохоор өмнө ч гэсэн range дээр байжсэн брэнд. Гэтэ яг энэ SUV ангилд болохоор signature гэдэг юм тусгай спектэй хөгжмөө тавьсан юм байна. Тэгэд одоо Mercedes хэрэглэгч нарт хэлэх юм бол нөгөө Burmester-ийн 4D хөгжмөдтэй адилханаар яг энэ саунд систем тавьчихсан учраас автомашин энгийн рейнжер бол бус машинууд нь илүү дууцс гаралтай материалтай байдаг. Жишээ нь Rolls-Royce гэх машин байдаг шүү дээ. Rolls-Royce зөвхөн дууцс гаралтандаа зориулаад 150 кг материалыг автомашинд нэмэлтээр хийсэн байдаг хөөхгүй. Тэгжиж тэр машин гоё нөгөө нам чив чимэг болдог. Тэгвэл яг энэ машин дээр ирсэн яг тэр адилхан мэдрэмж төрж байна. Аюугаа битүүмжтэй байц. Тэг яг ийм машин дотор суугаад уцаар хүнрээ ирнэ шүү дээ. Тэгэхээр цаатлын нөгөөс ярьж байгаа үндэ яг нөгөө офс юм уу албан газар байгаа юм шиг сонсогддог. Үнэтэй автомашин гэдэг чинь юу гэдэг нь зөвхөн нөгөө хоосон брэнд юусаа биш. Үнэтэй автомашин. Зарим хүмүүсийн машин явж илээ боллоо гэх тээ. Окей, тэр хүмүүсийн хувьд одоо яг л тэр л ахгүй да машин явж илээ болоо ахгүй. Үнэтэй автомашин гэдэг чинь юундаа вэ гэхээр нэгдүгээр яг брендийн нэр нь байгаа юу байгаа. Хоёрдугаар тэр мөнгө юунд зарцуулаад байна гэхээр таны төлж байгаа мөнгө инженерчлэл гэдэг юм зарцуулагдаж байгаа. Дээр нь дахиад үүнийгээ дагаад брендийнхаа нэр үндэд дагаад орж байгаа орс найрлага материал өөр байхгүй. Жишээ нь энэ мод гэхтээ яг жинхэнэ мод байхгүй. Тэг чи харсан бол энэ салооны бүх модууд нь бүгдээрээ яг нэг ижил төрлийн ширхэгтэй байгааз. Тэгэхээр нөгөө энэ модыг болохоор тусгай тариалаад ургуулсан мод байгаа ч гэсэн модныхаа хавцыг ашиглахдаа яг ижил хейтэнүүдийг ашигладаг юм байна. Тэгээд нэг машины бас салон гарахад аягүй их ажиллагаа ордог юм байна л да. Хоёрт нөгөө арьс мэдээж арьс бол ихэд хоёр төрлийн арьс байгаа тий. Напа буюу бидний тэр төлөвний арьс гэж ярьж болно. Хамгийн зөөл арьс. Хоёрдугаарт нөгөө үхрийн шир буюу өндөрлөг газар байрладаг нөгөө бухан арьс гэдэг байгаа шүү дээ. Тэр байдаг. Нөгөөтэйгүр энэ машин дээр одоо ялангуяа манай монголчин бол ингээд агааны хүнд элемент аягүй их байдаг юм л дээ. Тэгээ би нэг өөрөө нэг энэ одоо бас хэдэн жил явж байгаа миний төслөө яваал байгаа. Тэр үеэр судалж хагаад дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын харьцуулбал манай байгаа агааны хүнд элемент буюу хүнд хортой элемент 18-аас 25 дэх их байдаг юм л дээ. Тэгсэн юу болсон бэ гэсэн чинь сая бид нар энийг тоодох байсан монголчууд. Тэгсэн хизэнээс тоосон бэхээр ковид үеэр байхгүй. Ковид үеэр бид нар бүгдээрээ нэг юм PM 2.5-д тоогт ээжлээ шүү дээ. Хамгийн нэрийн тоосон дээр ширхэг гэдэг. Тэгээ тэр нэг ковид-19 вирус хамгаалдаг. Тэгвэл чи энэ машин дотор суугаа явж хахад ковид-19 гэдэг энэ вирусээс 100% хамгаалах хэмжээний хүчин чадалтай ийм салооны системтэй. Энэ хаалны гадна жир гэрзэн биш вакуум. Энэ нь тусгай ирзэнээр хийсэн юм байна. Тэгж нөгөө гаднаас утаа орж ирдэг буюу өөрөөр хэлбэл одоо нөгөө гадаа ямар нэгэн байдлаар хорт утаа ч юм уу ингээд дэлбэрэх ч юм уу сая дээр нөгөө газын дэлбэрэх ч юм уу болсон шүү дээ. Тэр тохиолдолд юм шиг нэг ширхэг тийм бай хорт утаа орж ирэхгүй. Тийм өндөр чанартайгаар ирсэн. Тэгэхээр үнэтэй автомашин гэдэг бол зөвхөн хоосон брэнд биш тий. Хоосон тансаглал биш. Энэ бол яг хүний нөгөө эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал бас дээр мэдээж нэр хүнд гэдэг юм бол байгаа. Энэ бүгдийг шингээж иж яг үнэтэй машин чинь үүсэж түүний хүн худалдаа авч байгаа шүү дээ. Чам ямар Range Rover 5 дахь хэрэг байна. Үгүй тасархаа юм байна уу? Ярих юм алга. Миний хувьд бол товчондоо Range Rover-ыг нэг үгээр дүүрэх юм бол ерөөсөө л эвтэйхэн гэдэг үгээр дүүрэх юм байна. Тийм байна. Ерөөс юу эвтэйхэн байна нөхөр оноод явхад эвтэйхэн байна те. Салооны нөгөө машины функцүүд нөгөө хүнд ойлгомжтой эвтэйхэн байна те. Тэгээ нөгөө гадна харагдах байдал бас их гоё. Тэргүүдээ нэг юм айгүй хялбар тийм эвтэйхэн машин байдаг юм байна. Range Rover. Тэрсэн маань шинэ AC бас унаад утсан. Гоё юм биш үү? Тасархаа байна. Ярих юм алга. Яг ийм машин унахаар яа тийм бэ? Range Rover яг энэ цагаар унахаар гიშхий, давхий гэдэг бодол ерөөсөө огт орж ирэхгүй. Яг үнэ л гэдэг. Зүгээр л нэг урсаал явж идэг шүү дээ. Нэг оршоол гэдэг шиг тий. Яг тийм л бодол төрд юм. Модны хэсэг гарт айгүй гоё бидрэлт юм байна. За тэгээд энэ удаагийн дугаарыг энэ үргээд дуусгая. Тэгээд Land Rover брендing Range Rover SUV буюу хамгийн топ энд английн загвар манай дээр ирчихсэн байна. Тэгээд та бас өнөрхөн бол манайхаар ороод ирээрэй. Тэгээд автоартайгаа дэмждэг хамт байдаг бүгдэнд нь баярлалаа. Та нарын лайк, комент, шеэрийг бид нар байн хараа сууж идэг шүү. Хариу бичихгүй ч гэсэн. Тийм шүү. Тэгээд бид нэр та бүгдийн тэр нөгөө
лайк, шеэр, коммент хийдэг чинь бидний аюух дэмжлэг болдог шүү. Тэр зэм манаас Германы контентууд хүмүүст аюух таалагдсан байлээ. Тэгээ Германы контентс арай хараахан дуус болоогүй байгаа. Тэгээ удахгүй дараагийн контент руу бас явахаар төлөвлөсөн байгаа. Тэгээд автартыг дэмждэг, автарттай хамт байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд удахгүй эргүү болцгаая. За өнөөдрийн машин гоё машин өнөөдөр гоё байлаа шүү дээ.